Энэ хараа ийм баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуусна. Монголын үндэсний зөвлөгөө. Та MNLS цэгийн сайт руу ороод бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээллээ оруулж бүртгүүлээрэй. Амжилттай бүртгүүлсний дараа таны мэйл хаяг дээр ирсэн баталгаажуулах линк дээр тарж баталгаажуулна. Үүний дараа MNLS цэгийн сайтнаас нэвтрэх хэсэг дээр дарж нэвтрэх мэдээлэл оруулж нэвтрэнэ. Өөрийн хүссэн лотерейгоо сонгож тоглох товчийг дарна. Өөрт аз авчрах тоогоо эсвэл аз мэдэх сонголтыг хийж дараа нь тоглолт оролцох өдрөө сонгож үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэг дээр төрийн банкыг сонгож үргэлжлүүлнэ. Мөн e-пин кодоо идэвхжүүлэхээ авахаа битгий мартаарай. Төрийн банкны хуудас дээр өөрийн картын мэдээлэл оруулна. Бас та өөр бусад банкны картын мэдээлэл оруулж төлбөрөө төлөх боломжтой. Хэрв таны e-пин код идэвхжсэн бол e-пин код оруулах цонх гарч ирнэ. Амжилттай гүйцэтгэх хийсний дараа таны тасалбар гарч ирнэ. Таны тасалбар миний тоглолт зэстээр болон таны мэйл хаяг дээр очсон байна. Таныг Азийн тэнгэр ивэ. Энийг хараа их шууд саятай. Баг Монголоор телефонт. Йой, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддэггүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдөлсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харин л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглолтын. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохиолны явуулсан. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглолт тоо. Чи заагаад өглөө. Онлайнаар тоглож болно, гар утсан дээрээ татааж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зөөн сая минийх. Онлайнаар тоглоо. Энэ хараа ийм баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуусна. Монголын үндэсний зөвлөгөө. Та MNLS цэгийн сайт руу ороод бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээллээ оруулж бүртгүүлээрэй. Амжилттай бүртгүүлсний дараа таны мэйл хаяг дээр ирсэн баталгаажуулах линк дээр тарж баталгаажуулна. Үүний дараа MNLS цэгийн сайтнаас нэвтрэх хэсэг дээр дарж нэвтрэх мэдээлэл оруулж нэвтрэнэ. Өөрийн хүссэн лотерейгоо сонгож тоглох товчийг дарна. Өөрт аз авчрах тоогоо эсвэл аз мэдэх сонголтыг хийж дараа нь тоглолт оролцох өдрөө сонгож үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэг дээр төрийн банкыг сонгож үргэлжлүүлнэ. Мөн e-пин кодоо идэвхжүүлэхээ авахаа битгий мартаарай. Төрийн банкны хуудас дээр өөрийн картын мэдээлэл оруулна. Бас та өөр бусад банкны картын мэдээлэл оруулж төлбөрөө төлөх боломжтой. Хэрв таны e-пин код идэвхжсэн бол e-пин код оруулах цонх гарч ирнэ. Амжилттай гүйцэтгэх хийсний дараа таны тасалбар гарч ирнэ. Таны тасалбар миний тоглолт зэстээр болон таны мэйл хаяг дээр очсон байна. Таныг Азийн тэнгэр ивэ. Энийг хараа их шууд саятай. Баг Монголоор телефонт. Йой, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддэггүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдөлсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харин л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглолтын. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохиолны явуулсан. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглолт тоо. Чи заагаад өглөө. Онлайнаар тоглож болно, гар утсан дээрээ татааж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зөөн сая минийх. Онлайнаар тоглоо. Энэ хараа ийм
баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөө давхар боломж. За дуусна. Монголын үндэсний лотерей. Та MNLS цэгмэн сайт руу ороод бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээллээ оруулж бүртгүүлээрэй. Амжилттай бүртгүүлсний дараа таны мэйл хаяг дээр ирсэн баталгаажуулах линк дээр дарж баталгаажуулна. Үүний дараа MNLS цэгмэн сайт За сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 3 дугаар сарын 2 болсон байна. Хаврын урд дооцсон 3 дугаар сарын хамгийн ихний тохирол үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид хүрэхэд бэлэн болсон байна. Бидэндээ үргэлж хамтдаа байдаг азаасардаг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд уламжилсараа 4 дэх лото 6 дэх жекпот 642 жекпот лотогийн өнөөдрийн тохирлын атнуудаа хамтдаа тодорхойлцгаая. За ингээд миний дэргэд 4 дэх лотогийн 3 дугаар саргийн хонжир байна. Шилэг хоргонд маань тгээс 9 хүртэлх цибер бүхий нэг орондоо тоонд маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс 4 бөмбөлөг гарч ирэх болно. За тухайн 4 бөмбөлгийг яг гарч ирсэн дарааллын дагуу дөрвөлэн зөв тавьж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахь өсгөн авч 4 лотогийн 3 дугаар саргийн хонжрын азтан болох боломжтой болох. За ингээд та бүхэнд маань дөрвөн ойлгомжтойгаа гэдэг сэтгэлтэй ингээд амжилт хүсээд эхний тохирлоо явуулцгаая. Дөрөвжлөгтэйгээ 3 дугаар зэргийн хонжрын эхний бөмбөлгийн дугаар 6. Эхний бөмбөлгийн дугаар 6. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 1. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 1. Дөрөв дэх бөмбөлгийн дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 4 дэх лотогийн 3 дугаар зэргийн хонжир дээр 6 1 4 1-1-4 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За санамсаргүй гарч ирсэн эдгээр 4 бөмбөлгийг та энэхүү дарааллын дагуу зөв тавьж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авчина гэсэн үг. За үргэлжлэл дараагийн тохиолдол мэдээж 4 лотогийн 2 дугаар зэргийн хонжир байгаа. За 4-ийн хувьд өнөө тохиолдолтой мөн адилхан. Шилэг хоргонд тгээс хүртэлх цибер бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс 4 бөмбөлөг тун хөдөлгөөн гарч ирэх болно. За тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлэн зөв тавьж чадсан тохиолдолд 4 лотогийн 2 дугаар зэргийн хонжрын азтан болж өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөн авах боломжтой болох. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За 4 лотогийн 2 дугаар зэргийн хонжрын эхний бөмбөлгийн дугаар 2. Дараагийн бөмбөлгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За одоогийн байдлаар 2-1 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. 4 бөмбөлгийн зөв тагаастаа өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авах боломжтой болох юм. 3 дахь бөмбөлгийн дугаар 3. 3 дахь бөмбөлгийн дугаар 3. За 4 дахь бөмбөлгийн дугаар 5. За 4 дахь бөмбөлгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дэх лотогийн 2 дугаар зэргийн хонжор дээр 2 1
3 5 2 1 3 5 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За ямар санамсаргүй гарч ирсэн эдгээр дөрвөн бөмбөлгийг та энэхүү дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байна гэсэн үг. За үргэлжлүүлэн дараагийн хонжиртаа анхаарал хандуулцгаая. Дөрөвдөө тоглож байгаа үзэгчдийн сүүлчийн боломж буюу 1-р зэргийн хонжир агаад за мөн эндээс гарч ирэх тухайн дөрвөн бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авах боломжтой болох юм. Тэр үзэгч та бүхэн харж байна. Шилэн хоргонд тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тоонууд маань за тус бүр 4 ширхэг байрлсан 40 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу байрлсан байна. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Энэ бол дөрөвдөө тоглож байгаа үзэгчдийн сүүлчийн боломж. Дөрөвдөө дотоодын 1-р зэргийн хонжор ихний бөмбөлгийн дугаар 1. Ихний бөмбөлгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. Дөрөвдөх бөмбөлгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За дөрөвдийн лотогийн 1-р зэргийн хонжир дээр 1 5 3 8 1 5 3 8 гэсэн бөмбөлгүүд гарч иржээ. За ямар санамсаргүй гарч ирсэн эдгээр бөмбөлгнүүдийг та яг энэхүү дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч байна гэсэн үг. За ингээд дөрөвдөө тоглосон анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Магадгүй энэхүү тохиолдлоос аздан болж чадаагүй бол мэдээж дараагийн тохиолдлууд та дахин азаа соророй. Өргөжлүүлэн яг энэ цаг мөчид 50 сая төгрөгийн азныг тодруулдаг 6 дэжиг бод тохирлын азныг хамтдаа тодруулцгаая. За зөвч та бүхэн дүрмийг танилцуулахад шилэн хоргонд та бүхний харж байгаачлан тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тоонууд маань 6 удаа давхарсан 60 ширхэг бөмбөлөг барилсан байгаа. За санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс 6 бөмбөлөг тун удалгүй гарч ирэх болно. За тухайн 6 бөмбөлгийг үзэгч та дарааллынх нь хувьд нэг бол урдаас нь нэг бол хойноос нь гэсэн зайл нэг боломжит хувилбарын дагуу 2 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжирын азтан болох боломжтой. За 3 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 15000 төгрөг 4 бөмбөлгийг зөв таагаад за 150,000 төгрөг хожих болтоо 5 бөмбөлийг зөв таагаад 1 сая 500,000 төгрөг 6 бөмбөлийг зөв таагаад 50 сая төгрөгийг энэхүү тохирлоос хожих боломжтой. За ингээд дөрвөн ойлгомжтой гэдэг сэтгэлтэй та бүхэндээ амжилт хүсье. Ихний бөмбөлгийн дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За нийтдээ 6 бөмбөлөг гарч ирэн та бүхэн 2 бөмбөлийг зөв таагаад алтан болох боломжтой. За дараагийн бөмбөлгийн дугаар 9. За 3 дахь бөмбөлгийн дугаар 4. 6 9 гэсэн 2 бөмбөлгийг зөв таасан бол 1500 төгрөг. За 6 9 4 гэсэн эдгээр 3 бөмбөлгийг зөв таасан бол 15000 төгрөгүүдийг тусгаж хожиж байна та. За дараагийн бөмбөлгийн дугаар 2. За дөрөвдүгээр бөмбөлгийн дугаар 2 4 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд за 150,000 төгрөгийн алтан болох боломжтой. 5 дахь бөмбөлгийн дугаар 8. Дугаар 8. За 5 бөмбөлгөө зөв тааж чадсан бол та 1 сая 500,000 төгрөгийн алтан болох боломжтой. За 6 дахь бөмбөлгийн дугаар 3. За 6 дахь бөмбөлгийн дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд 6 дэжих бод тохирол дээр маань 6 9 4 2 8 3 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн. Давтаж хэлье. 6 9
4, 2, 8, 3 гэсэн бөмбөлгүүд байна. За эдгээр бөмбөлгүүдийг та дарааллынханд хувьд урдаас нь гэдэг маань за 6, 9 гэх мэтчлэн дарааллаар хойноос нь гэвэл та 3, 8 гэх мэтчлэн дарааллаар за 2 бөмбөлгийг л зөв таасан бол 1500 төгрөгийн урмын хонжирын аздан болох боломжтой. Түүнээс та таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөн дүнтэй өсөөд явах боломжтойгоор за 6 бөмбөлгийг зөв таагаад 50 сая төгрөгийг 6 дэжэкпот тохирлоос хожих боломжтойсэн гэсэн үг. За ингээд энэхүү тохирлд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Одоо харин өргөжлүүлэн за лотерейны сүүлийн хэсэгт бол мэдээж 120 сая төгрөгийн азсныг тодруулдаг. 642 жекпот лото тохирлынхаа азныг хамтдаа тодруулдаг үлээ. За энэхүү тохирол дээрээс үзэгчтэй 10,000, 300,000, за 12 сая төгрөг, за 120 сая төгрөгүүдийг тус хожих боломжтой байдаг. За харин яаж гэсэн зааварчилгааг одоо үзэгчдэд хүргье. За шилэн хоргонд 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлсан байна. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тохирлуудаас ялгаатай нь 1 болон 2 орондоо тоонууд маань тус бүр 1 ширхэг байгаа гэсэн үг. За энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргыг хэрэглээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та гарч ирсэн дараалал харгалзалгүйгээр зургууланган зөв тавьж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. Дараагийн нэг 10,000 голоод 300,000, 12 сая төгрөгийн азны тодруулах боломж бол мэдээж бонус бөмбөлөг байгаа. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Лотогийн эхний бөмбөлгийн дугаар 11. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 23. За 3 дахь бөмбөлгийн дугаар 3. Бөмбөлгийн дугаар 13. Хатаг бөмбөлгийн дугаар 29. За ингээд үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Одоо гарч ирэх бонус бөмбөлөг бол 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За та бүхний харж байгаа бонус бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд 642 жекпот лото тохирол дээр маань үндсэн 6 бөмбөлөгийн хувьд бол за 11, 23, 3, 13, 29, 22 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. 11, 23, 3, 13, 29, 22 гэсэн. За эдгээр 6 бөмбөлгийг үзэгч та гарч ирсэн дараалал харгалзалгүйгээр зургуулангийн хэрвээ зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан болсон байх магадлалтай гэсэн үг юм. За энэхүү тохирлын бонус бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За энэхүү бөмбөлийг оролцуулна та 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздангууд болсон байх магадлалтай гэсэн үг. За сүүлчийн бөмбөлөг гарч ирснээр өнөөдрийн маань үндсийн лотерей өндөрлөх цаг болсон байна. Гэхдээ үзэгч та бүхэнд одоо дараагийн тохирлуудад хэрхэн оролцох талаарх бага мэдээллийг хүргэе. Дэрлэгдсэний хажууд үзэгч та бүхэнд маань за манай тасалбар борлуулах борлуулалтын зөвүүдийн байршлууд яг энэ цаг мөчид ээлжлэн харагдаж байна. Та өөртөө хамгийн ойрхон байрлах тасалбар борлуулах цэг дээр очиод товлог хуцаа бөглөж тасалбараа худлан авсаар тохиролдод оролцох боломжтой. За түүнчлэн үзэгч та ханаас үндсийн лотерейд оролцох боломжтой болсон. Энэ юу вэ гэхээр мэдээж та MNL 9-ийн сайт руу нэвтрэн орсноор за хэрэглэгчийн бүртгүүлэг эрхийн дагуу бүртгүүлснээр за үндсийн лотерейгоо онлайнаар тоглох боломжтой. Түнчлэн та ухаалаг гар утас ашиглаж байгаа тохиолдолд гар утсандаа үндэсний лотерей гэсэн аппликейшнийг татан суулгаад тохиролдод оролцох боломжтой. За мөн дараагийн нэгэн боломж бол Quick Pay буюу за бидний гар утасныхаа нэгжийг худалдан авдаг терминал машин байдаг шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотод тэрхүү машин бол 115 ширхэг байрладаг байгаа. Тэгэхээр та бүхэн тэндээс мөн үндэсний лотерейд оролцох тасалбараа худалдан аваад за оролцох бас боломжтой байгаа. За үзэгч та бүхэн манай Бэр хавасаар үйлчлүүлж байгаа тохиолдолд за 642 жекпот лото буюу 120 сая төгрөгийн азныг тодруулдаг энэхүү тохирлын бас эрхийн бичгийг
авах боломжтой юм шүү. За ийм олон аргаар та үндэсний шилдвэрт оролцох боломжтой байгаа ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Шинэхэн 7 хоног азтай эрчтэй дүүрэн ухтаараа та бүхэн магадгүй дараагийн азтанчаач болох юм.